Нийтлэг асуулт хариулт хэрхэн оруулах вэ? За тэгэхээр та дэлгүүрийн ерөнхий мэдээлэл болох дэлгүүрийн байршил болоо цагийн хуваарийн мэдээллүүдээ та өөрийн вебсайтн дээр байршуулах боломжтой. За энэ тохиолдолд таны вебсайтны хамгийн доод хэсэгт туслах цэсэн дээр түгээмэл асуулт хэлбэрээр таны асуулт болон хариулт маань байршиж явна гэсэн үг. За админ дашборд удирдлага руугаа дарж ороод зочил веб дэх дэс рүүгээ дараад нийтлэг асуулт хэсэгт ороход таны оруулсан асуулт болон хариултын мэдээллүүд мань харагдаж байна. За нөгөө талаараа та шинээр мэдээлэл оруулах шаардлагатай бол асуулт хариулт нэмэх хэсгээр өөрийн асуултаа оруулаад хариултаа бичээд хадгалах үйлдэлийг хийснээр за таны туслах цэсэн дээр бол харагдаж байгаамаа. За жишээ болгоод би түгээмэл асуулт руу дараад оръё. За энэ тохиолдолд салбар байршил, дансаар шилжүүлэх боломж, болон бүтээгдэхүүн солих боломжтой эсэх гээд олон мэдээллүүдийг багтаасан байна. За энэ мэтчлэн та өөрийн хэрэглэгч талдаа асуух нэлээд олон асуулт байгаа бол мэдээллүүдийн нэг дор жагсаагаад байршуулах боломжтой байна. За бидний сувгийг дэмжиж та бүхэн subscribe хийж биднийг дэмжээрэй. Асуулт тодорхойлох зүйл байвал комент хэсэгт үлдээж болно.